Монголын аялгауны эзэн ижээ. Өргөн нь хүрхүүнүүнээ, түмэн нь өргүүнүүнүү, хүхүүнүүнүү хасаа дээдээ. Ярганууд хүрхүүнүүд арайдаа сахтээдээ. Жарганэ хахаанэ хүргүүт дасаа харахад хүргүүдээ. За ариунхан үйл нь түмэнтэй тухтай, олон үйл нь оломгүй эрдэмдээ. Хамтын үйл нь түмэндээ түшигтээдээ. Түмний үйл нь төрдөө түшигтээдээ. Хамтаар үйлдвэл олондоо дэмтээдээ. Дэм дэмэндээ дээсэрчэндээ гэдгийн учиг үүнд бий. Дэмээс нь хүсэл зориг салж, хартах сэтгэл нь бялхаждээ. Хар хил нь ороождээ. Оломсон үрсийг бутрахандээ. Тэнгэрт тайлах үйлс нь бусуудаа. Түмэн олныг тэнгэрийн ирчлээдэст. Дэм дэмээр нь ирчлэнхэн байж, тааруулан байх нь хэм болой. Түмэн олныг хэмэнд захирахыг хөх Монгол аялгау хэмээмой. Олноороо үйлдвэл орчлондоо дэмтэй, түмнээрээ үйлдвэл төрдөө дэмтэй атал. Төрн түмэн олон ардуудаа хардан хазаарлаж, буруудан чөдөрлжтэй. Хүсэл зорилгоо түгээгээд зүвдэн зүтгүүл. Хүсэл зорилго нь хоруугүй бол холбирох нь үгүй. Шунал үгүй, хэрцгий үгүй. Түмэн олны хүсэл зорилгын нэгдэл дор тэнгэр лугаа тэмүүлэх хүлгүй бууган болдог ажгүй. Тиймээс хөрст дэлхийн тэнгэртээ тэмүүлэх хүсэл нь зорилго нь билээ. Хар бурууг хазаарлан ногтолж чөдөрлөж байвал төр засгийн ёс жаяг нь болоо. Хүсэл зорилго нь нэгэн зүгтэй болж, нэгэн бие мэд зорилго чигтээ хөдөлжил байвал нэгэн толгойд 6 сүлт төрт ёсны сүлт нь оршиж, энэ сүлт нь тэнгэртээ тамга болдог ажгүй. Ил тамгын эзэн нь ив эийг хичээгч буй. Ив эийг хичээгч үрийн дээд тэнгэрийн хатуу цадиг нь болоо. Олон түмнийг нь гутааж, хэрцгий үйл дэлгэж, үрс амьгүй төрж, эрс эмсээс ялгарах нь үгүй. Эмс нь эрсийн үүргийг нуруунд дээрээ үрж, ирэх хатуу тэрэл цаг нь иржтэй. Төр засгийн үүлээр нь жаяг зүй, ёс заншил, эрдэм мэдлэгээр энэл биеийг туслан дэмдэх нь үнэний учир юм шүү. Хөх Монголын аялгау хэлнэ бол түмэн олон ив энх тунхын ерөөл оршиж, тэнгэртээ мэндэлсэн улс нь буй болвол үүнийг хөх Монголын аялгау хэмээсэн билээ. Ив 35 эрдэм, хөх тэнгэрийн 35 оршгүй. Эвлэлдэн нэгдсэн 99 тэнгэр оршгүй. 9 их мөргөд дээдэс нэгэн их тэнгэр нь билээ. 55 эрдэнэ, 55 хошуу, 55 төв, 55 одон. Хүмүүний ертөнцийн 5 мах бод, энэл биеийн эрдмийг тэгшлэх 55 ухаан буйг таньж мэдгэн балчир үрсийн ертөнцөд түгээн дэлгэх нь зовлон үгийн амьдралын их булаг болоо. Хорвоо дэлхийн мөнх оршгүй, огторгүй ертөнцийн инх оршгүй, хөрсдөд хөлбөрөх үндэс төрсүүдийн амин хэлхээ арвин буй. Үндэс сайтай мод нь тэнгэртээ цоморлогдож тасрах нь үгүй. Аадар хур аянга цахилгаан ирчит салхинд үлдээлдэх бат бөх. Тиймээс өрсүүд тэнгэртээ залрах нь өвг буурлын
үндэс угсаа тул итгэл сэтгэл ив хав ирч хүч бат суурн болдог билээ. Сэтгэлээр унан итгэлээр мохож хорвоо ертөнцийн худалд зүтгэж хамаг олонд гай тархич хижи болох аваас тэнгэртээ мандсан өвгдийн үндэс тасрах аюул буй. Үнэн мөнийг таниулж тэнгэрээс алтан шаргалнаар мөнгөн цагаан сарны эрчимт 6 гэрлийг инэл биетэн шингээхээр үрээ иргэн тойрч инэл биеийг нь инхрээлдэг балчирхан биеийн шид дүүрэх тэр цагт энхэн биеэ эрдэмд үнэлж авран нэгтгэж чаддаг нь багтах аваас тэжээлэн ихэдсэн мунхаг үрийн бие задарч мэлмийн үгүй болно. Хөрсдөд өнхрөх хоногийн тоон дусснаар салаалж мөчрлсөн нэгэн үндсийн ураг хэлгээ тасрахын шинж буй. Тиймээс үрсийг инэл замаас холдуулж үнэн мөнөндөн зүтгүүлэхийн төлөө ариун ихээр сорж, ариун ихээр шаналгаж, ариун их зовлонтой учруулан байж үнэн мөнийг иргэн ирж хааж сэтгэл оюуныг талбах билээ. Сэтгэл оюун тэгшрэх тэрэл цагт нь өгөд буурлууд мэлмийн юунд нь үзэгдэж, эрчим биеинд нь мэдрэгдэж, 13 тэмтрүүлэн 13 зүгтээ дэлгэгдэж, сайн муу, сайхан муухай бүхний үндэс учиг үнэн худлыг нь тэмтрэн байж, толдон байж, амтлан байж, зүрх сэтгэлээр нь чагнан байж мэдэрдэг учир бий. Хорвоогийн сайхан муухайтай эвлэлдэж, сайныг дэлгэж, сарыг хумхиж, өөрийн биеийг сайн зүгт чиглүүлэх аваас өндөр тэнгэрийн эрхэхэд нэгэн улаач нь болно. Улаач болсон үрс нь өвгдийн хүчийг өөрийн химэн эндүрч, үнэн худлыг элдв баялгаар сольж, эрх мэдэл, олны хүндлэлийг хүлээсэнж, ойврхон цангаа бялхан түмэн одлныг гэгэрүүлэх бус харлуулж, сэтгэл зүрхийг нь зүсэх аваас, олон өвгдийн хилэнг бадраах аваас тэнгэртээ гээгдэж, инэл биеэ тасчуулах нь бий. Мэлмийн сонор мэдрэмж бүгдээ дэмнэх аваас тэнгэртээ эвээгдэх нь бий. Тиймээс үрсүүд минь түмний сэтгэлийг засаж яв, андын тангаргийг бүүзүрч, эвлэлдэн нэгдэж ив эийг нэгэн хүчин дор нэгтгэн биелүүл. Түмнийг хүндэтгэн байж, түмэнд өөрийгөө хүндлүүл. Бусдыг инрэн байж, бусдаар өөрийгөө инрүүлнэ. Өөрийгөө бус, өрөөл бусдыг сэтгэн бод, өөрийгөө бус, дэлхийг хайрлан инэр, өөрийгөө бус, тэнгэр оршихуйн дор мөргөн сүгд. Хазаах нэгэн зам нь буй аваас, хазаач нэгэнтэй үз. Тэгшрэх нэгэн замыг олж, инэл бие, тэгштэн зал. Дардан шулуун зам гэж үгүй. Халтрах үе нь бас буй. Халтарсан нэгнээ алдах бус, эргэн эрхийг төвчин хүлээ. Өндөр тэнгэрийн сургаал ирж, хиний өрн өссөн байна, хиний өрн цэгцэрсэн байна гэдгийг сорих нэгэн дээд тэнгэрийн сорилго буй. Өвгөд дээд буурлуудынх нь сорилго бус гэдгийг ухаарцгаа үрсүүд минь. Өвгөд үрсээ хэрхэн бэлдэж, үрс өвгдөө хідэнтэй залж, өвгөд үрсээ хаашаа одуулж, хөрст дэлхийдээ хөлбрүүлж вэ гэдгийг сорин байж, шалган байж, инэл хөрсtöд тэнгэр оршихуйд хэрхэм цол үнэн худлыг таниулдаг чамтай. Өссөн нэгэн үндэс тэнгэртэй цомрлогдох, тэрэл цэцгэсийн иш болж, дэлбэ болж, ургах нэгэн учиг нь инрэл хайр, ирч хүч. Залгах ухсаа ивэл наран аадар мэт нартыг бие мэт, инрэл хайр нь дэлгэгдэж байвал тэнгэртэй цомрлогдож ивэх нэгэн наран болно.
бусдыг хорлож, бусдын сэтгэлийг зүсж, ам хэл, элдв авир, хүч чадал, эрх мэдэл, алдар нэрээр бие чимэх аваас тэрэл үрэн тэнгэртэй тэнцэлгүй, өөрийн цоморлогыг өөрөө тасдаж, тэнгэрт тэмүүлэх хүчээ барьж, сэвтээсэн үрийн зовлон өөрөө үүрч, үн хоочтой гай таригч нэгэн булгай болдог билээ. Тиймээс үрсүүд үгдийн алдрыг бүүдэлэг өөрийгөө хичээж эрдэмдээ шамд, алдраар бус, үйлээр дэлэг, чимгээр бус, оюунаар сэтг. Олныг нь даран байж, үүлийг нь хумин байж, өөрийн алдрыг өндөрт тавьж, бусдын үүлийг өчүүхэнд бодвас, тэнгэрээс ирэх зарлагтай, хөрстөө үйлдэх үйлдэл, тэрл ихэс дээдсийг дорт хэмээн үзэж, доош нь гიშгүүлэх аваас, тэнгэрийн зарлагыг зөрчиж, тэнгэрийн үүлийг хумихтай дүүцэх билээ. Тиймээс тэрл үрэн тэнгэртээ тэрслэх үр болно. Тэнгэртээ тэрсэлсэн үр үгдийн алдрыг түлж, үгдийн нэрийг хугалж, үгдийн хүчийг барж, хөрст дэлхийгээс илүүтэй алдар нэр, эд мөнгө, шид хүч энэ замбаас хэтэрдэггүй. Тэнгэртээ оршихын үгүй, тосох тэнгэр нь үгүй билээ. Тиймээс үрсүүд минь үүнийг санаж явцгаа. Олон улаач үрс, олон дэмж үрсүүд, олон ухаанд үрсүүд алдар нэрэнд дурлаж, шан харамжинд хууртаж, өөрийн биеийг өөрөө хорлож, аюулт нэгэн хар нийгмийн үүдийг нээж, хар ертөнцийн хаалгаар өөрийн биеийг өөрөө чирч аваачдаг аюул буй. Хүч чадалтай бүү эрд, хүсэл зорилгодоо үнэнч яв. Эдэнд бүү шун, үнэннийг таних замыг сонго, ухаан мэлмийнтэнд шун, олныг бүү сэвтээ, олны сэтгэлийг бүү шархлуул. Үгд тань үнэн, үгдийн тань танигцдад хурц элдийг бүү үзүүл, замбын үрсэдэн бус, тэнгэр оршихуйд нь бүхрэн сүгддэг юм а. Хөрстийн үрсэд бус мөн хөх тэнгэрт үнэн нь оршдог юм. Босоо голчод хөх толбод үрсүүд алтхаа хөрвөл, гамшиг дагуулан, аривантай ихээр алдах болно. Хөрс дэлхийг харданд хөтөлж, хөрс дэлхийн амигч таслах аюул буй. Энэ бол шидэнд шүтэгчд, эдэнд шунагчд. Өөрөөсөө бусдыг үнгүүн хэмээн сэтгэгчд, өрөөл бусдыг үл хайрлагчд билээ. Тиймээс үүнийг цээрлэж ав, үүгээр заяагаа тэгшилж ав, тарих оюунда бодож ав, өөрийн биеийг хичээж ав, хэлэх үгээ цэгнэж ав, хийх үйлээ хянаж ав. Шидээр үйлдэх нь тэнгэртээ тэрслэх үйл болно. Эдээр үйлдэх нь шунлыг сэрээх үйл болно. Ухаанаар үйлдэх нь тэнгэр оршихуйн замнал болно. Хайраар үйлдэх нь хар ертөнцийг гэгээрүүлэгч болно. Өөрийн биеийг хичээж, үнний замд чиглүүлж, үнэн мөнд таниулж, үгд дээдсээ хүндэлж, тэнгэртээ нэгэн отон байвч, ирэхэд нэгэн архисыг ивэлдээ багтаан гийгүүлэхийг хайр хэмээн нэрийцүү. Наран аадар мэт ивэлдээ болвол тэрл үрэн тэнгэрийн улаач, оддын эрдмийг биедээ залваас огторгын ертөнц нь ивэлдээ авна. Энэхэн биеинд нь буун залрах, босоо голчод хөх толбод Монгол оршихуйн, мөнх тэнгэрийн голт урсахгүй, наран ижийн эрчим урсахгүй, наран ижийн ивэл оршихуй, сүүн ихийн эй оршихуй, сүүн эсийн хүчин дэлгэрхгүй. Тиймээс бусдыг хайрлаж, бусдыг хүндэлснээр Монгол оршихуй дэлгэрэх болно.
хөрс дэлхийг аврах, моныг голлогч үрснэ. Түмэн олныг дагуулж, арга замыг зааж, үнэн худлыг таниулж, хөрст дэлхийд хөрвөөсөн үрсийг гэрэл мэд гийгүүлж, оюун ухааныг нь цэлмүүлэгчд байдаг. Тиймээс хөх толбод үрснэ, бөө бүх тэнгэртэй, засгүйн их ертөнцтэй, хөх тэнгэрийн хөх цэргэс, хөрст дэлхийн засцхүйн тэнгэртэй хүрсэн билээ. Өөрийгөө засч байж өрөөлийг нь засна. Биеэ засч байж айлыг нь засна. Айлыг засч байж төрөө засна. Төрөө засч байж их дэлхийн элдв үрс. Тарааж цацсан будааг цэгцлэн. Өөр өөрийн даалгавартай, өөр өөрийн эрдэм чадалтай, өөр өөрийн ухаан оюунтай, өөр өөрийн арвин аргатай. Тэрэл үрс нь хөх толбод үрс. Ижил олондоо байдаггүй. Нижгээд үүлэндээ шамддаг. Тиймээс үрсүүд нь хорвоо ертөнцийн засагчд. Үүнийгээ ухаарч, өөрийгөө таньж, өөрийгөө цэгнэж, өөрийгөө үнэнд зал. Энэ л бие цэгцэл, инх тунханд нь оршоо, өөрийгөө засч чадсан үрэн, өрөөл нэгэн бяцхан үрийг аварч дэлбэл, тэрэл өрн тэнгэртээ эвээгдэх босов. Өөрийгөө засч дийлээгүй байж, алдар нэр, эд мөнгө, шид хүчиндэн шунваас, тэнгэрийн цаадад их засаг хуулаар шидийг дэлгсэн тэрэл өрн, эрэлгийн үүдэнд толгойгоо чирэн нэгэн аюул буй. Хөх Монгол босоо оршихын үнэн мөн нь энэ болой. Тэнгэртэй үрсийн ивэл хариунч, шийтгэл нь бас хат угсана. Сонголт үгүй орчлон, бултах үгүй тавилан, булцах үгүй зам нь билээ. Тиймээс хөх толбод бүх үрс, ижил нэгэн тавилантай, ижил нэгэн хатуу замналтай. Энэ бол хөх тэнгэрийн босоо оршихуй, их Монгол улсын хөх толбод босоо сүнсэд эрчим ихт тэнгэрийн үрс билээ. Гар эсвэл хүлийнхөө улыг ингээд тавиад үз. Хөрст дэлхийд өнгөрсөн бүхэн хөрст дэлхийн ээжийн хевлээд хадгалаастай. Хөрст дэлхийн ээжийн хевлээд буй бүхнээс өнгөрснийг олж таньж, толдож мэд. Ширхэг нэгэн чулуу, ширхэг нэгэн элс, ширхэг нэгэн шороохно нь өнгөрсөн түүхийг бий болгосон. Тэр цагаас нь хойш бүгдийг өгүүлэх чадал буй. Тэрийг өнгөрсөн хэмээн, тэр нь дөрвөн зүгт нь үл хамаарна. Үн хойч ирээдүгэ толдож ис дийлбэс, мэлмийн оюун хүрлцэхгүй аваас. Тэнгэр өөдөө хар, тэнгэрт дохиох, үйлсэн хий, ирээдүйд ирэх тэр нэгэн үлийг нь таниул. Тэр нь юу хэмээвээс, ирхсээс ирэх эрчим нь тэнгэрт хуримтлагдах усан хэлхийг, дүрсжүүлэн үзүүлэхийг тэмдэгт химээдэг, дохио тэмдгийг тэнгэрээс хардаг. Энэ бол дээд доод хоёр үгийг хэлдэг. Дөрвөн зүг нь болвоос энэ орчлонгийн зүг. Анд нөхөд, төр засаг, түмэн олон, эцэг их, ураг угсаа бүгд багтана. Энэ бол дөрвөн зүг амьтай, хоёр зүг бас амьтай, амин хэлхээ бүгдтэй учруулгуулан ярилц. Амин хэлхээ бүгдээс асуу, үнэн замыг асуу. Тэр л амин замууд чиний өнөөдрийн алхах гიშгэхийг чинь хүртэл дэнсэнд нь орших болно. 8 зогсон болбоос лус савдаг, хар сүнс, ирлэг там, тэнгэр оршихуй. Энэ бүгд нь 8 зогсоос нөлөө бий. Түүнээс та нарын хэлдгээр зүүн баруун зүг чиг бусдаа. Хөх Монгол босоо оршихуйн үрс хооч,
Мөнх хөх тэнгэрийн үндэс угсаа тэнгэрт дэлгэрэх нь оршихуй. Мөнх хөх тэнгэрийн одод орчлон нэгэн жаягт хуйлран нэгэн жаягтаа оршихно. Мөнх хөх тэнгэрийн борсоо оршихуй нь билээ. Хүмүүний замбуу тэв хүмүүний жаяг нь уянгатан буй. Хүмүүний ертөнц олон түмэн үрсэн. Тэнгэр оршихуй нэгэн эрэхтэй нэгэн бяцхан үрэн бий. Тэнгэр оршихуйн үнэн нь хөрст дэлхийн үнэн бий. Хөрст дэлхийн үнэн нь тэнгэр оршихуйн жамыг тэтгэн. Хүмүүний ертөнцийн жаяг тийг алдагдах аваас тэнгэр оршихуйн жаягтыг алдагдах болно. Тэнгэр оршихуйн амгалан инхийг хөрст дэлхийн хүмүүн өрсийн үндэс угсаа дэмнэн буй. Үүний учир нь юу бэ хэмээвэс хүмүүний ертөнцийн жаягийг алдуулах аваас мөн хөх тэнгэрийн огторгуйн эрчим алтан хэлхээний эрчлээс алдагдахын аюул буй. Алтан хэлхээний эрчлээс тасрах аюул нэгэнт буйг мэдвэл үндэс угсаа цоморлог болсон ихэс ахас ирэх нь буй. Хөрстийн жамыг тэгшлэх нь хөх Монголын босоо оршихуйн бий. Хөх Монгол босоо оршихуйн үннийг дагах аваас хөрст дэлхийн үрс нь аюул үгүй. Угсаа гарвал тасрах нь үгүй. Огторгуйн хэлхээ нь тасрах үгүй. Одод орчлонгийн хэлхээ тасрах нь үгүй. Хүмүүний махан бие нь орчлон ертөнцийн түмэн нууц нь буй. Орчлон ертөнцийн түмэн нууцыг тэгш байлгах нь хүмүүний тэнгэрээс тулган хүлээлгсэн жаяг нь буй. Жаягийг алдуулбаас замбуулан хорвоод аюул нь буй. Тиймээс хөрст дэлхийн жаяг хөрст дэлхийн хүмүүний оршихуй хэмээх нь буй. Оршихуйд нь хөтлөгдөж дийлбэс хүмүүний ертөнц үндэс нь үл тасрна. Үндэс үгийн үгэд оюун үгийн талаа мэд. Үгэд үгийн үрс байвас ертөнцийн гай гэмтэн. Тэнгэртэй хаягдсан үрс нь бий. Тэнгэртэй оршихуйтай үрс нь бас бий. Гай гэмий түгэгч булхаа бойволгаан эзэд энэхэн биеэ эзлэлгүй бурууг шүтэгчд булхайч шунагчд эдэнд зүтгэгсэд ахас игсийг гүтгэгсэд энэ бүхэн хар ертөнцийн халуун тамыг буй болгоно. Халуун там нь аривдах нь болбоос хөрст дэлхийн хөрвөөхийн шинж. Шуналт хүмүүсийн эдэнд шунах нь аривдах аваас хөрст дэлхийн амин тасрах аюул буй. Хөрст дэлхийн алтан хэлхээ гариг иргэсийн мөнгөн хэлхээ одод орчлонгийн алтан хэлхээ хүмүүний махан биеийн алтан урган тасрах нийгэм тавилан үгүй хийх нь тэнгэрийн жам билээ. Хүлгэн үгүй далаа мэд хүүхэн үгүй үйлс мэд энэ л орчлонгийн түмэн нууц нь оюун бодлын хэлхээнд буй. Хөх толб босоо оршихуйн амин чанар биеинд шингэж хөрст дэлхийн эрлэг лусна хүмүүний биеэр дамнан байж огторгуй ертөнцид цойлон одох ухаан мэлмиг босоо оршихуйн Монгол аялахгүй гэмээ. Тиймээс үрсмэн энэ л биеэ энэ л жамыг үнэнд олж зөвдөн залж инх тух амин оршихуйг энэ л биедээ залах аваас тэнгэртэй үрсийн нэгэнд тоологдож тэнгэрийн дансанд бүртгэгдэх ажгүй. Тэнгэрийн дансанд бүртгэгдэх аваас хөрст дэлхийн амийг хамгаалагч хүмүүний ертөнцийн жамыг чиглүүлэгч хорвоо дэлхийн үнэнийг таниулагч ховорхон энэ ертөнцийн нэгэн заяагч нь бол. Энэ бол тэнгэрээс хүлээлгсэн үүрэг болоо. Хөх толбот үрс минь үүнийг мөнхөд санаж инхэд тунгаа
хар ертөнцид одод орчлонд ганцаар тэд оршдоггүй билээ. Тэр дэх нэгэн алсаас өөрийн чинь өн ирээдүй, өөрийн чинь өнгөрсөн түүх алстанд бичигдэж тэндээ бас амин оршихуйн бий. Одод иргэсийн алтан хэлгээ нь мөнхөд оршихуйн мөнгөн хэлгээ болж аялгау бичээсийг өнгөрсөн ирээдүйд толдуулан мэлмийдүүлэх шидэн буй. Мөнх тэнгэр оршихуйн үнэн мөнийг хөрс дэлхий дээр жам жайг нь нийцүүлэн хөрс дэлхийн хүмүүний амьдралын үнэн мөнийг үр хоочт нь өвлүүлэн үлдээх нь хөх толбот үрсийн жам билээ. Тиймээс хөх толбот үрсийн оюун саруул ухаан цэлмэг арга ивэн арвин амин оршихуйн дэлгэр 9 мэдрэхүй 13 тэмдрүүлнэ хүмүүнийг танихад дэмтэй билээ. Тиймээс хөх толбот үрсэн хөрст дэлхийдээ хүмүүний ертөнцийг загсагч босоо хөх оршихуйн билээ. Засагч хөх оршихуйн болбоос жаяг зүгээр засах нь бий. Мөнх хөх тэнгэртээ алтан гадасхан од нэгэн буйн адил хөрст дэлхийд эзэн эрэхт нь бас нэгэн буй. Эзэн эрэхэд нэгэнд нь үнэнч мөнөөр зүтгэх аваас хөрст дэлхийн хүмүүн нь алдах үгүй амин нэгэн болоо. Хөрст дэлхийн эзэн эрэхэд хаан буй. Эзэн эрэхэд хаан байх аваас 9 хөлөг жанжид буй. 9 хөлөг жанжид буй бөгөөс төрийг тэгшлэх айл буй. Айл эрдэнэ хаан эрдэнэ хамтаар нэгдэн байж хөрстийнхэн дэлхийдээ ертөнцийн оршихуйг бүтээн. 9 өрлөг жанжид буй бол аюул осол, арга зал, худал хуурмаг, түмэн харан үгүй бол төрт их ясаа хуйлна төмөнтэй дэлгэрэн гарах буй. Төрт их ясаа хуйлна буй бол 5 тусгаар оршихуй буй. 5 тусгаар оршихуй буй бол цаг бусын үхэл үгүй. Зуд зурхад хагцал үгүй. Тамлах шорн зовлон үгүй. Энэ бүгд үгүй болбоос тэнгэр оршихуйн амар амгалан тэнгэр оршихуйн амгалан бүтээгч хүмүүний ертөнц үүмэлтэн самуурч архиралтан тэмцэлдэж худал хурамгаар тэмцэлдэх аваас тэнгэр оршихуйн үг их хас одод орчлонгийн айрагс ирэхэс хар чулуун ертөнцтэй нэгдэг нэрвэгдэх нэгэн аюул буй. Хүмүүний ертөнц нь оршихуйн нэгэн жаягтай хэмэндэ эзэндээ захирагдах аваас тэнгэр оршихуй гариг иргсэн эвлэлтэн нийлэх мөнх хөх цөм оршихуй гариг ирэхэс одод орчлонгийн босоо оршихуйн ирээдүйн их үеийн эхний нэгэн суурь болох нь бас бий. Хүмүүний энэ ертөнц нь ирэхэстэй нэгэн суурин мэт боловч гариг ирэхсийн босоо оршихуйн зөв оршлон тэнгэрийн нэгэн дээдийн дээд аялгау бүтээх суурин болдог. Ирэхэс гаригт одод огторгуйд оршихуйн үгүй хүмүүн гэж үгүй. Тиймээс төрөх нэгэн үрийг төвшин амгалан төрүүлэх нэгэн шидэн бас буй. Иргэсийн химнэл амин хэлхээсийг таниж мэдэж тоолж дэнсэлбэл хөрс дэлхийн хүмүүний орчлонд балчир нэгэн дусал унах тэрэл нэгэн өдрийг товлон байж тоолон байж андан байж төрүүлэх аваас ирээдүйн тэрэл нэгэн хоочийг өн мөнхтөө аюулгүй авралаар дүүргэх ачлалт нэгэн орчлон ертөнц буй. Тиймээс хөх Монгол босоо оршихуйд хөх толбот үрс бүрэн
тэнгэр иргэсийн одон орчлонгийн амин хэлгээд оддын үрс юм. Гаригсынх бус оддынх гэдгийг санацгаа. Оддыг дагах гаригс буй. Гаригсыг дагах дагуулууд буй. Оддын ялбаа нэгдэн нийлбэс хөх мөх тэнгэртэй орших. Нэгэн тэнгэрийн улс болох учиг буй. Хөх мөнх тэнгэртэй орших нэгэн улс болвоос хөх толбод үрсийн ариун журмыг хилэлцэж андын барилдлагыг хичээж ив овыг тогтоож үнэн мөний замыг засагч их ертөнцийн хөхийг бүтээгч тэнгэр оршихуйд хөх толбод үрс юм. Тиймээс үрс үүргээ ухаж оршихуйгаа санаж дагах бяцхан иргэсийг химэнд оршоох нь хөх толбод үрсийн үүрэг билээ. Ахас ихэс мөргөд эргүн бүгд тэнгэр оршихуйн заадал бил. Тэнгэр оршихуйн заадал онцлох нэгэн шадан буй. Онцлох нэгэн шадыг нь тойруулан байж эргүүлэн байж эвцэлдүүлэн нийлүүлэх нь буй. Ээр амин оршихуйг бүтээх нь буй. Амин оршихуйд төрт ёсон буй цагт хас их бэлэгдэл хавсуу тэнгэр оршихуй. Хавсуу тэнгэрийн амин хэлгээ нь төрт их ёсон билээ. Төрт их ёсон буй цагт хөх толбод үрсийн жаяган зүйн үнэн мөндөө дэлгэт мой. Сүлдэт хавсуу тэнгэрийн жаягийг хазаалгах аваас тэнгэрийн зарилгийг хазаалгах таад байна. Тэнгэрийн зарилгийг хазаалгах аваас хүмүүний ертөнцтэй булаа бол. Хүмүүний ертөнцтэй булаа болох аваас их цаазын ертөнцөд хүргэгдэх босуу. Мөнх хөх тэнгэрийн босоо оршихуй хэрхэн засарсныг эртнээс сүвлэн буулгаж 13 сүвийг нь дэлгэн байж нээж дэнслэн байж хэмчих нь бас буй. Үүнийг тэнгэрийн сорил гэмэ. Тиймээс балчир үрс минь босоо оршихуй засрах дэг жаяг нь хууль эвийг хичээх инх мэндийн их орон эвцэлдэн нийлэлцэж химэндээ оршиж ахас ихсээ дээдэлж айлт харьяалагдаж аминд нэгдэж нэгэн толгойд 6 сүгэлт могоон адил орших аваас үүнийг нь Монгол хүмүн гэмэ. Мөнх хөх тэнгэрийн амин хэлгээ хүмүүний үрд буулсан хэлгээ алтан нэгэн ураг алтан нэгэн хэлгээ алтан нэгэн бүс буй. Ил 3 алтан холбоос мөнх хөх тэнгэрээс нь илэнц хуланц үг эцэг нь удам угсаа нь эцэг их нь энэ бийд туссан нэгэн үзүүр буй. Энэ алтан хэлгээ удмын балчир үрийн оосорлож бүчилсэн алтан нэгэн бус. Удмын балчир үр нь болбос алтан бүсийг бүсэлсэн аваас үнэн мөнөөр нь замнан амьдрах үүрэг бий. Алтан бүсийг бүсэлсэн тэрэл нэгэн үр нь алтан нарны хэлгээд алтан нарны од гаргасан амин хэлгээнд холбогдсныг ухан байж тунгаан байж их дэлхийн амин хэлхийг манан байж сахин байж хорон үгүй мөрийг замнаж хорлол үгүй ивийг нь сахиж хатгалдах дайсан үгүй өмрөх сэтгэлэн үгүй хүмүүний ертөнцийг засан залруулах нь тэрэл үрсийн үнэн болой. Тиймээс балчир үрс нь хорвоо дэлхийн жамыг даган амьдрах нь жамыг сүрх бус дагах нь буй. Сүрх нэгэн хэлхээ бас буй. Сүрх хэлхээ аривдах аваас хорвоо дэлхийн хүмүүний ертөнцөд
гай гим авчрах нь бас буй. Гай гимийг нь наривдуулахгүй тулд айл эрдэнэд хамаатуулан ертөнцийн гэртэн холбол цохилтой. ертөнцийн гэртэй холбогдсон үрн хариуцах нь буй. Андлах сэтгэл нь буй. Буруу үйлд шамдаж булхай замаар зүтгэх аваас айл эрдэнд хариуцсан үрн замыг тэгшилж булхайг дарж бузрыг ариулж сэтгэлийг тэгшилдэг. Инэл болбоос айл эрдэн тиймээс үрсийг буруутныг буруутгалгүй, зүвтнийг магтан саашаалгүй, гэмтнийг гисгэн цээрлүүлэлгүй, гийхүүлснийг магтан саашаалгүй. Тэгш хэмд тэнцүүлэн одуулж авран энерхийг айл эрдэнд хамаатуулан айл эрдэнэд хамаатсан тэрэл үрн хорвоо дэлхийдээ хөх мөлсүүн билээ. Хорвоо дэлхийнхээ хөх мөлсүү үрн ариун ихээр дэлгэхэд болбоос газар дэлхийн чийг нь тэнцүүд нь залагдаж хөрст дэлхийн шим мандал аюулн нүгий хорон нүгий ариун их дэлгэрэх нь бас буй. Ариун ихээр дэлгэрэх аваас хүмүүний ертөнцид хорлолгүй болж сэтгэл амгалан өсөх зовлон үгүй биеийн тэгшэрч өвчин үгүй залрах нь бас бий. Тиймээс хүмүүний ертөнцид хөрст дэлхийн жаа жуй жамыг нь тэгшлэн засагч болох учиг бас буй. Хөрст дэлхийн жаа жуй жамыг засах нь хөх толбот үрсийн хөндлөн оршихуйн үнэн бол. Хөрст дэлхийд 608 зохис, 6 өнгийн гэрэл, нэгэн их хар эрчмэн хэлхээ нь алтан, амин хэлхээ оршихуйн амин утас. Үндэс иш цомрлог, 3 хэлхээ 3 аминд оосор бүч олон ухай оршихуйн жим үнэн мөн. 108 хэлхээ, 108 хүрд, 108 амин, 108 эрдэнэ. Эд бүгд бас буй. 108 эрдэм нь 108 эрт их арга ухаан билээ. Тиймээс хөрст дэлхийн хүмүүний ертөнцийн махан биед нь 108 эрдэм ухааны бяцхан үрийг нь суулгасан буй. Бяцхан үр буй тэрэл хүмүүн болбоос хүсэл зорилгоороо тэнгэртээ зүтгэх аваас тэрэл үрийг тарж ургуулах тэнгэрийн үр болдог учиг бас буй. Тиймээс хөх толбот үрсэн тэнгэрийн үрсийн 108 бяцхан үрсийн нэгдлийг ууцан дээрээ шингээсэн хөх толб болон оршсон учигтай. 108 тэрэл үрийг дэлгэхийн тулд мөн хөх тэнгэртээ мөрөгдөг, ивэлэн хайлах илгэн сэтгэлтэй, андлан найзлах итгэл хүмүүн нь хөрст дэлхийн ихийгээ таниад эцэг ихээ хүндлэн асрах нь, хүсэл зоригоо чиглүүлэн зүтгэх нь, хүсэл зоригтоо хүрхээр тэмүүлэн, ирч хүч, эрдэм мэдлэг, ая дуу, хуур авир, айл бие биелгээ, аялгау хэлн ерөөл талбаастай, зөв үйлтэй болбос нэгэн бяцхан үрн босоо оршихуйг тэгшлэн байж ургадаг нэгэн тэнгэрийн жааяг бас буй. Тиймдээ үрн босоо оршихуйгаа нэгтгэн байж олон бод эсийг ургуулбал мөн хөх тэнгэртээ таалагдах нэгэн дэлбэг дэлгмээ. Тэнгэр таалсан дэлбэтэн тэнгэр залах нэгэн бадамлагч түмэн олныг сэтгэлдээ инхрийлэгч түмнийг хоргүй эвзэлдүүлэн нийлүүлэгч олон цэцгийн дэлбэг орой дээрээ мандуулах болбоос мөн хөх тэнгэрийн ивэлд бадамлах нэгэн цэцгэнд хүсэл зориг инэл бие тушаагч нь болмой. За үрстээ нэгэн айлтгалыг сонирдуулъя.
үлгэр домог, зүгээр үг. Ансах таавар нь болдог учиртай. Тиймээс үлгэр домог ансыг зүгээр үгсийг нь хамт айлтвал илүү ойлгомжтой ухах үйс болно. Эртээ нэгэн цагт нь түмэн олон арттай төгөлдөр их хаан хөрс дэлхийдээ мандаж хүмүүний ертөнцөө гийж авч гин. Хорвоо дэлхийн баясалтай, уул ус нь ивэлтэй, ургамал мод нь үр жимстэй, эрэхэд ард нь өсөглөн үгүй. Тал дүүрэн бэлчих малтай, бэлчээр дүүрэн азаргаа дуутай, түмэн олон ард нь ухаан тэгш байж гиндээ. Тэрэл сайхан усынх нь инхийг ивэх хаан нь байж. Тэрэл хаан нь дөрвөн сайхан хүүнтэй. Ирэхэд бар, инхэд бат, хурцад бар, хуран бар бяцхан үрэн ихийн ивэлдээ эрхэлж өссөн. Эцгийн инхрээлэлдээ бялхаж өссөн. Түмэн олон ард нь халцгайд хүргэлгүй, бузарт ойртуулалгүй, хөрсдөд гიშгүүлэлгүй, өрхөж явдаг ганц амин үрэн байж гин. Гэтэл нэгэн өдөр тэнгэр дээрээс хурц наран гэж хотол олны үмэн эхлэв гин. Урмал ногоо хатаж, гандаж, уул ус нь гандаж, ширхэж, ган зуд, гачлан зовлон 3 жилдээ залгаж гин. Ирэхэд хаан 4 хүүгээ дуудаж, энэ явдлыг зогсоох аргыг ол химэн даалгав гин. 4 хүн 4 зүгтээ одов гин. Ирэхэд бар хүмүүн яван явсаар нэгin их ориглон булиглах Аршаан булгийн ихэнд очив гин. Аршаан булгийн ихэнд очиход лусын нэгэн хатан гарав гин. Лусын хатан гоо үзэмж төгс, уян налархай, уужуу сэтгэлтэй юмсаж. Учир явдлыг өгүүлж гин. Төрсөн нутаг түмэн олон артыг минь гачлан зовлон ганц цудаас салгаж өгнө хэмээн гуйж гин. Хан хүүний бяцхан үрийг тэнгэрээс дээгүр залж тэнэг мулгууд нь хүрсэн учир ахас ихсийг хүндлэх нь үгүй, түмэн ардыг хайрлах нь үгүй. Ирэх мэдэлд арвинтай шунсан мулгуу өрн болжээ. Тиймээс тэрхүг засвас хөрст дэлхийн амгалан болно гин гэж. Учир явдлыг хэрхэн засгийг ирэхэд бархуу удаан бодов гин. Хаан аавдаа очиж балчир дүүгээ хэрхүүл зохихыг хилэлцгийг хүсвч. Хилэлцвэл хаан аав нь балчир дүүдэн хит их хайртай учир хэр халдаалгүй өмөөлөх тул ухаан уралдуулж ив игийг хичээх нь ирэхэд бар хүүхэнд нь чухал болов гин. Балчир дүүгээ алсаас ажиж ноорхоо дээлтэй өвгөн дүрээр таягдуулж багсгар сахал сагсгар үсэнд даруулан байж дүүтэйгээ уулзав гин. Хуруухан дүү нахыгаа танилгүй аглаг гуйлах чинь зайл химээх үү. Хайрхан биенд минь хэр халдаалаа гэд хамаг олоос минь тонил гэв. Тиймээс өвгөн дүрээр дүүтэй очсон ах нь балчир цагийнх нь алдааг ган хийтэл, тон хийтэл, сэтгэлд нь үлдтэл хилээд авав гин. Тэр нь юу вэ гэвээс хайртай эцэгээ, хайртай ахээ, хатуу үгээр гомдоосон нэгэн үг бий. Тиймээс тэрл үгийг айлтснаар сэтгэл зүрхэнд нь шарах буу гин. Удаах нэгэн дүүн урд зүгтээ одож түмэн адуутай төгөл дэрих хаанид очив гин. Тэрл хааны бяцхан охин үзэгслэн гоо сацуухан дүүрэн барагдашгүй цэцэн баригдашгүй ухаантай. Олон түмэн нь арга ухааныг нь гайхан биширч шагширч явдаг нэгэн бүсгийн үр байв гин. Түүнд очир учир явдлыг өгүүлв. Сэцэн гүнж айлтав. Хан хүүхэн байтал хаахур одож явна. Түмэн олон байтал түүнийг яагаад орхив? Нэгэн бяцхан үрийн мухаг ухаанаас олон түмэн зовсныг яагаад толцсонгүй вэ?
Тиймээс чи бяцхан дүүдээ нэгэн сорилыг тавь гэв. Тэрэл цэцэн ухаанд гүнжин хэлсэн даалгаврыг аван одож бяцхан дүүгээ сорив гэв. Алтан шаргал наран зулаа дээрээс чинь ивэг. Мөнгөн цагаан саран хөл доороос чинь төөнөг. Түмэн олон ард нь нүдэн дээр чинь бүхийг. Өвөг эцэг дээдэс чинь нуруунд дээр чинь түшиг. Үнэн мөнийг тань өчүүхэн чи бусдын боол үн мөнхөд арга нь бус үн мөнхөд эрэхтэй нь бус. Тиймээс хөрсөнд гიშгэж шороонд хөлбөрч эцгээ дэмнэж ихээ өрөг. Тэгэж эс чадваас хаан эцгийн хариат усаас холдон од гэв. 3 дахь хүмүүс дорн зүгтээ одов. Дорн зүгийн нэгэн харь гүрний хамаг олонтой дулав. Олон түмэн ард нь оюун ботол нэгтэй, хүсэл зориг нэгтэй хүмүүний орчлон бүтээсэн байв. Ганц л эзэнтэй эзэн эрэхтдээ дэмтэй нэгэн хүчээр хөдөлдөг нижгээд олон ардууд байна гин. Түүнд ороод нэгэн эрэхэд ард болж тэр улсын эр гүн болов гин. Арга ив игээсэн суралцаж айлданд хариуцагдаж он цагийн илээсээр 3 жилийн хойхонтой нутаг орондоо ирэв гэв. Олон түмнэн зовж ойгүй ихээр шансныг үзээд сурсан эрдмээ гийгүүлэхээр арга ивийг эвзэлдүүлэхээр мунхаг дүүгээ залав гин. Эцэг ихээ өргөв гэв. Түмэн олноо инхрийлв гин. Түүтгэр зовлонгоос нь гитэлгэв гин. Түмэн өсгөд нийтээрээ даган өсдөг. Нэгэн хүмүүн ядрахад өргөн түмэн нь бас зүдэрдэг. Нэгэн хүмүүн нь өөдлөхөд хамтаараа өөдлөн дэвждэг. Зовлонг тонилгогч аргыг сэдэв гин. Мунхаг дүүн түмний нэгэн болж хөрсөн дээрээ гიშгэж эцгээ өргөж ихээ дээдэлж олон түмнийхэн өмнө нь бүхийв гин. Олон түмний өмнө бүхийж жаяг ёсонд нь сурав гин. Тиймээс наран хурцаар ивээ болж урмал ногоо шимт ертөнцөн манаж түмэн олон хүнс юутайгаа золгож өсөглөн үгүй үхэл үгүй инх мэндийн орныг дахин мандуулав гин. Тиймээс айл эрдэн хаан эрдэн хамтдаа оршин жаяг ёсондоо хүндлэл бүхэнд суралцаж 5 тусгаар нэгдэхүйг нийлүүлэн батжуулахын учир энэ болой. За үрстэй эцэстэн захих үгээ хэлээ дээ. Үрс ирээдүйг толдон байж өнөөгийн үлээ зориг болгон хийх үлээ цогцлоож эхэлдэг. Түмэндээ хүргэх хоргүй үрс хоочтой ивэлтэй. Харлах хар үйлгүй, халтрах тавилан үгүй, хорлох хорлол үгүй. Үнэндээ залартаа. Зорьсон бүтээсэн нь үнэнд нийцтэй. Хатуу зориг бие аваас тэнгэр иргэсийн ивэлд хүрч зорьсон зориг бүхэн нь түмэн олондоо дэлгэгдэж тэнгэрийн хүчийг олж зоригтой хүрдэг билээ. Хэрд сэтгэл хар бодол шунал тачаал хүсэл бүгдийг өөрөөсөө дайдуулж өөрийн хүслийг бус тэнгэрийн хүслийг дээдэл өөрийн шунлыг бус тэнгэрийн шунлыг дээдэл. Түүгээр бүтээх зорилгоо нэн тэргүүнд тавь. Зориг нь тэнгэртээж хөрстөөж үнэнд нээцэж хоргүй цогцож байвал тэрэл нэгэн улаач үрийн өвгөд буурлуудынх нь ивэл бус үн хойч отог овгийнх нь эзэн буурлуудынх нь ивэл оршно. Отог овог өндөр дээдүүлийн ивэл оршвос мөнх хөх тэнгэрийн ивэл бас буна. Энэ л ивэлийг олон гээчин болбоос чин үнэнд нийцтэй орших хүсэл зорилгоор бие чимэх замбуу тэв тэнгэр ертөнцийн заяа тавиланг нийлүүлэн байж тэнгэртэй оршихуйтай хөрстийг бий болгохоос замбад амьдрах олон үрсийг тэнгэрт нь оршоож дэлбээс тэрэл үрэн тэнгэр эцгийн ивэлийг хүртэн.
Тэнгэр эцгийн ивэлт үрсэн. Тэнгэр эцгийн ивэлээр ертөнцийг зассан тэрэл үр эзэн Чингис болдог. Хар бүгдийг гисгээлээр үнэн замд нь чиглүүлэн одогч Тэнгэрийн зорилгыг хөрсдөд буулгасан тэрэл үрд нь эзэн ирэх заяасан байдаг. Тиймээс хөх толбот үрс бүр эзэн Чингисийн эрэхэд аялгаунд өөрийгөө бэлдэж үннийг хайж олбол тэрэл үрсэн Чингис болно. Өвгд нь хэдий эзэн эрэхтэй боловч, өвгд нь хэзээ эзэн нь боловч, улаач үрнэ бие ясаагүй бол мунхаг нэгэн үндэс төдийхнөөс хэтрэхгүй. Өвгдийн алдар үрд наалдахгүй. Өвгдийн шид үрд бутрахгүй. Өвгдийн хүсэл, өвгдийн үйл үрээр бутарч өөрийн үрээр замархаваас бүтээсэн тэрэл нэгэн үйл, бүтээсэн тэрэл нэгэн тэнгэр, хүлгүй нэгэн, эзэнгүй нэгэн болж хийх үйл нь замархан одох нь буй. Алдар нэр нь бус, хүсэл зориг, үнэн зам нь л тэр үрийн тэнгэрийн оршихуйн юм. Ирээдүй хойч үн мөнх, өнгөрсөн бүхэн нэгэн оршихуйдаа нэгэнтэй бий. Үүнийг нь таних аваас үүнийг төвөггүй ойлгоно. Тэр цагт нь дэлгэж байсан ч, энэ цагт нь мохогдсон байсан ч нэгэн оршихуйд орших бас болно. Үүнийг төвөггүй оршихуйн тэнгэрийн их заадлын нээгдэх нэгэн зам бидэндээ.